Сайн байна уу та бүхэнд Япон улсын талаар танилцуулахад бэлэн болоод байна. За тэгэхээр Япон улс нь Аз ТV-ийн зүүн зүгт орчих нэгэн жижиг арал улс билээ. Хэдийгээр жижигэнцэнд хүн амынхан тоо 130 сая давсан бөгөөд дэлхийн нийт хүн амын тоо 6 тэрбум 800 сая хүн байдаг гэж авч үзэх юм бол дэлхийд ирэх 100 хүн тутмын 2 нь Япон гэсэн тооцоолол гарч байна. Япон улсын газар нутгийн нийт хэмжээ нь 378 м2 бөгөөд дэлхийн их газрын нийт нутаг дэвсгэрийг нийлүүлээд энэхүү хар бөөрөнхий дүрс гэж авч үзвэл дэлхийн бүхэлдээ иймэрхүү хэмжээтэй. Энэ дундгааг улаан цэг нь Япон юм. Азда хөгшөөрөд эргүүлэгч Япон улс нь тухайн улсын хэр баялагийг тодорхойлдог дотоодын нийт бүтээгдэхүүнээр Америкийн дараагаар ордог байсан Япон улс нь Хятадтай эдийн засгийн өрсөлдөөнөөр ялагдлын байр суурьтай байгаа байлаа. Харин дундаж наслалтаараа эрэгтэй 79, эмэгтэй 86 наслалтаараа дэлхийн урт наслалттай орнуудын тоонд ордог. Мөн түнчлэн Японд кабуки, бонсай, сумо, садо, кимоно, оригами гэх мэтчлэн өөр улс орнд байдаггүй өрмөц соёлын төрлүүд Японд хөгжиж ирсэн байгаа. Мөн түнчлэн мартаж болохгүй нэгэн зүйл бол Япон дэлхийн 2 дугаар дайнд Хирошима болон Нагасакид 2 удаагийн цөмийн бөмбөг унгуулж улмаар 220 мянган хүний амийг эрсдүүлж дайнд ялагдсныхаа дараа Япон улс нь дайны эсрэг хуулийг үндсэн хуулиндаа зааж өгсөн байдаг бөгөөд энэ мэтчлэн өрмөц соёл түүхийг агуулсан улс юм а. Одоо ч гэсэндээ Японд маш сонирхолтой зүйлс их болдог бөгөөд тэдгээрийг би 8 хувааж та бүхэнд тайлбарлах болно. Эхнийх нь тэдний онцлогийн талаар ярив. Япон хүмүүсийн онцлог нь намхан нуруутай, үс нь хар, уруул нь жижигвтер, нүд нь онигордуу нүдтэй. Энэ салариман гэж дуудагддаг Японы энгийн нэгэн компани ажилчин хүмүүс байгаа. Харин энэ охин бол 10 жилийн ахлах ангийн сурагч бөгөөд Японы залуу охтууд нүдэд томсгож харагдуулахын тулд маш олон төрлийн техник эзэмшсэн байдаг бөгөөд яаж хийж байгаа зураг авах бол нүд нь том харагддаг эффектүүдийг битүү ашигладаг байгаа. Эдгээр охтуудын нүдний дараа анхаарлаа хандуулдаг нэгэн зүйл бол брэнд бараа болон юунаас ч илүү маш хүн дээр тусдаг үг нь бол дайт байгаа. Залуучуудад хүлээн зөвшөөрөх зүүнтэй брендийн зүхийг гартаа бариад майг нарийнхан хөлөөрөө гудмаар алхах нь тэдний хувьд хамгийн том мөрөөдлийн статус нь байгаа. Түүгээр зогсохгүй дэлхийд хамгийн хараа муутай ард түмний тоонд ордгоос гадна хүн амынхын нийт 40% нь шил болон харан линт зүүдэг байгаа. Заашив дүнхээр дотогшоо ичимхий бөгөөд энгийн зүйлдэрч өөрсдөө хүсэл бодлыг илэрхийлж чаддаггүй энийг тэдний онцлог шинж гэж хэлнэ. Мөн түнчлэн Япончуудын ажлын цаг нь урт байдгаас гадна ядарч унлаа гэж ийсэн ч ажлаа дараад хин нэгэн явж уухаар санал тавихад татгалзаж чаддаггүй хүмүүс байдаг. Тэгээд бас болоогүй уухта дээд албан тушаалтандаа үйлчлэн доод албан тушаалтнаараа үйлчлүүлнэ. Харьцах үедээ салах ёс гүйцэтгэхээ хизээч мартахгүй. 1 2 3 4 5 зөндөө олоуда хийгээл хизээ та нар харьж амарцгаах юм бэ. Үүний дараагаар Токио. Японы нийслэл Токио хот нь Канто бүс нутгийн урд хэсэгт орших маш жижиг нутаг дэвсгэртэй боловч улс төр, эдийн засаг, логистик, загварын чиг хандлага тодорхойлдог төв болсон авраг том хот юм а. Япончууд нь Токиод амьдрах дуртайгаас хамаарат энэ хүн амын хэд бөгнөрөл эрчимцээр байгаа. Жишээлбэл Америкт нэг хүн 180 м2 талбай ноогдож байна гэж авч үзвэл Японд адилхан нутаг дэвсгэр дээр 11 хүн. Харин Токио хотод 192 хүн шахацлан амьдарч байгаа тооцоолол гарч байна. За бүр тэр байтугай Шибуягийн Scramble гэрлэн тохиогоор нэг удаагийн ногоон гэрлээр их үедээ 3000 хүн зурж өнгөрдөг байгаа. Энтхийн Макдоналдс нэг хүнд хооллох талбайн хэмжээ нь 50 см-аас ихгүй байдаг бөгөөд энэ нь энгийн л үзэгдэл. Ингээд харахаар хоол өгж байгаа дахиад үржүүлэхийн фермийн дахианууд юм уу хайшаа. 3 дугаарт нь хоол хүнс. Япончууд нь өөрсдийн уламжлалт хоолноосоо гадна Хятад, Итали, Франц, Америкийн түргэн хоол хүртэлх дэлхийн олон орны хоолыг таашаадаг тансаг ард түмэн. Хэдий тийм ч гэсэндээ Япон дангаараа дотоодын хүнснийхээ хэрэгцээний ердөөл 40% хангадаг. Үлдсэн хувийг нь дандаа гадаад орнууд хариуцдаг гэж хэлж болох ч ард иргэд нь 1 жилийн хугацаанд 23 сая 200 тонн хоолны үлдэгдлийг хайж байгаа. Энэ нь дэлхийн улс орнуудын сайн үйлсийн байгууллагуудын 1 жилийн хугацаанд зарцуулдаг тусламжийн хоол хүнсний нийлбэр 5 сая 900 мянган тонноос даруй 4 дахин их юм а.
Нэмж дуртахад яг одоо дэлхий дээр 10 сая хүн хоол хүнсний дутагдлаар зовж шаналсаар байгаа байлээ. 7 хүн тутмын нэг нь яг одоо өлсөж байна гэсэн тооцоолол гарч байна. 4 секунд тутамд нэг хүн энэхүү шалтгааны улмаас нас орж байна. Тэдний 50-аас илүү хувь нь 5-аас доош насны хүүхдүүд байдаг. Ийм байсаар байхад Япончууд илүүдл хоол хүнсээ хаясаар л байна. Хөгжимгүй Япон улсын тансаглал гэхэд айхтар байгаа биз? Харин одоо бол яахын аргагүй 4-р технологи. Технологи өндөр хөгжиж байгаа Японд хурдны галт тэрэг цагт 300 км/цаг хүртэл хурдалж, гар утас нь онлайн төрөвч болон телевизэр болж өөрчлөгдөх нь битгий хэл. Химэл оюун ухаан роботын технологи нэтгмээргүй хурдтайгаар хөгжиж, роботууд нь рамен гэх мэт хоол хийж өгдөг бүрэн автоматжсан ресторанууд ч хүртэл зөндөө байдаг болсон. Пиццах газар нь л гэхэд Японы технологийн чадварын бодит жишээ юм. Хүн орох үед халдаг суултуур нь автоматар өөрөө онгойж угтахаас гадна хэрвээ та команд өгвөл бие зассны дараа угааж өгөх хатаах үйлдэлийг хүртэл хийж өгдөг. 5 дугаарт нь ус. Японд карантин нэгэл гарч ирэх усыг шууд дундандаа ашиглах ч бүрэн боломжтой. Энэ нь далаагаар хүрээлэгдсэн арал улсын усны нөөц баялаг байдагтай холбоотой байгаа. Хэдий тийм ч Япон улс нь Европоос их хэмжээний цэвэршүүлсэн ус импортлж авдаг. Түүний хэмжээ нь 1 жилийн хугацаанд хамгийн багадаа 580 мянган кл байгаа. 500 мл-ийн бодолтой усаар бодох юм бол 1 тэрбум 160 сая сав ус болно. Мөн адил нэмж дуртахад дэлхий дээр Японы хүн амаас даруй 8 дахин их 1 тэрбум 100 сая хүн цэвэр усны дутагдaltaй байдаг. Тэдний ихэнх нь бохирдсон уснаас өөр ус гартаа оруулж чадлаггүйгээр суулга гэх мэт өвчнүүдээр өвдөн шаналсаар байна. Зургаадугаарт суши. Японы алдарт суши. Уламжлалт аргаар хийдэг ресторан байдаг ч гэсэндээ урсдаг замтай суши ресторанууд ч гэсэндээ алдартай. Сам орхотой, төрстэй, өндөгтэй, өгөрцөйтэй, тунаатай гэд төрөл бүрээрээ урсж идэг. Сүүлийн үед пудинг болон шарсан мах ч гэсэндээ урсж идэг боловч шалтгааныг нь мэдэхгүй л байна. Нэмж дуртахад сушины хаан болсон тунаа загсан дэлхийд 1 жилийн дотор 1,910 мянган тонныг барьдаг боловч үүний 3.1 буюу 710 мянгаыг нь Японд хэрэглэдэг бөгөөд мөн түнчлэн цэнхэр тунаа загсаг Япончууд нөөцийг нь 80%-аар хорогдуулж сүүлийн 30 жилийн хугацаанд ердөө 3.1 нь л үлдэх хүртлээр хорогдоод байна. Үүний улмаас панда болон цэнхэр хөх халим гэх мэт амьтдтай хамт ижил төрлийн нэг ховорцоо амьтдын жагсаалтанд оруулж хамгаалах ёстой гэх үйл хөдлөл эхлээд байна. Тэгээд бас суши идэх үед ашиглагддаг модон савх. Япончууд жил бүр 23 тэрбум савх ашигладаг байна. Энэ нэг хүн тутам 200 савх ашиглаад хайдаг байх нь. Уг савхны 90% хятадын импортын бараа эзэлдэг бөгөөд Японы модон савхны төлөө хятадын байгалийн нөөц шавхагдаж байгалийн тэнцвэрт байдал алдагддаг гэсэн талаар та өмнө сонсч ирсэн үү? 7. Хайр дурлал. Үлгэрт гардаг цайд шиг энэхүү гоёмсог барилгыг та өмнө харж ирсэн үү? Энэ нь Японы дурлалын зочд буудал юм а. Япон улс даяар ойролцоогоор 30 мянган ийм зочд буудал байдгаас нэг өдөрт сая 850 мянган хос буудалдаг байна. Ихээр нь тооцоход Япончуудын 1 жилийн дундаж бэлгийн хавьтлын тоон 48 буюу дэлхийн хамгийн бага үзүүлэлт юм а. Үргэлжлүүлээд жишээ авахад дэлхийн дундаж нь 103, дэлхийн хамгийн романтик бэлгийн хавьталт дуртай грекчүүд 138 удаа хийдэг байна. 3 хоног тутамд нэг ба түүнээс дээш хийнэ гэсэн тооцоо гарч байна. Мундаг л гээ да. Харин энэ бол жинхэнэ Японы эртний цайз бөгөөд энд буудлах болон ямар нэгэн өөр юм хийж болохгүй нь харамсалтай юм да. 8 дугаарт нь амиа хорлолт. Энэ мэдчлэн эдийн засаг нь хүчтэй, хаяхаар хэмжээний хоол хүнс ихтэй, аж аргалтай орн юм шиг танд харагдаж байна уу? Хөгжингүй орнуудын дунд Япон амиа оролтоороо маш дээгүүр ордог болсон байгаа. Японы бэлэг тэмдэг болсон үзэсгэлэнтэй энэ Фужи уултал гэхэд жилд дунджаар 100 цогц олж илрүүлдэг байгаа. Амиа хорлоход алдартай газар гэж хэлэхэд хэлсдэггүй. Нэг жилд амиа хорлсон хүний тоо 35 мянга хүртэл бүртгэгдэж байсан байна лээ. Энэ тоо бол өдөрт 90 хүн.
Өөрөөр хэлбэл 16 минут тутамд нэг хүн хаа нэгтэй газар өөрийнхөө амийг бүрлэгж гинэ гэсэн тооцоолол гарч байна. Улс орны эдийн засгийн баялаг байдал нь ард иргэдийнхаа сэтгэлийн баялагтай шууд холбогддгоо гэдэг нь үүний илрэл биш гэж үү? Энэ бол Япон улс. Дэлхийн хэмжээнд харахад бол Япон улс их хөөрчлөгдөж байгаа гэдгийг та ойлгож авсан бах. Гэхдээ таны бодож байгаачлан Япон улс таны өмнө бод төсөөлж ирсэнс хэр ялгаатай байна вэ? Энэ хүртэл үзсэн танд баярлалаа. Хэрвээ танд миний бичлэг таалагдсан бол subscribe дараарай. Би цаашдаа улам гоё бичлэг контентуудыг танд хүргэх болно. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.